өнөөдрийн минь бөөрөө нэвтрүүлгээр би хөтлөгч Маргад, би хөтлөгч Инжир, би хөтлөгч Бөөрөө байна. Өнөөдөр та нартайгаа бид гурав хамтдаа байна, тийм ээ? Тийм ээ. Харин манай бөөрөө маань хөдөө гэрээ санаад Мөөрөө юу? Тийм мөөрөө. Мөөрөө хөдөө гэрээ санаад ингээд хөдөө явчихсан байхгүй юу? Тэ бөөрөө. Харин тийм ээ. Тэгтээ би Мөөрөөг жоохон санаж байна. Мөөрөө бид гурыг зөндөө санаж байгаа хта тий? Тийм ээ. Үнэг чан хоёр нэгэн өдөр явж байгаад гүзээ шартаас олжээ. Чон өссөндөө болоод ухасгийн дайртал үнэг байж. Чанаа. Энэ гүзээ шар тосны чинь энд идэх зохимжгүй. Энэ үгээс чинь олон амтд явна. Шар тосноосоо өгчээцүү байхчгүй шүү дээ. Чон. Тэгээд энэ чинь хаана идэх юм бэ? Гэж хэлхийг сонсон үнэг. Тэр уулын орой дээр гарч идэе гэж хэлжээ. Чон. Тийм хол. Тэгээд энэ гүзээ шар тусны чинь хинэн үрх юм бэ? Үнэг. Үрх яах вэ? Чон минь. Айхлах гэж гүм хэцүү ажил байна да. Гэж хэлхийг сонсон Чон. Айхлахаа. За яах вэ? Би өөрий харин чи тэр айглах жилөө тэр ажлаа хийгээрэй гэд тэр хоёр замдаа гарчээ. Чон замдаа үнэг юу хийж байгаа юм болоо гэд эргээд тартал нөгөө үнэг чинь байна. Ямар хэцүү юм бэ яа. Чон. Хөөе үнэ чи тэр хоолойчж ажиллаа. Таашаа яв. Гэсээр тэр хоёр уулын орой дээр гарчээ. Чон нөгөө зангаараа дахиад ухасгийн дайртал үнэг байж. Чоноо хүй. Энэ гүзээ шатсан чинь хоёулаа идэд ер нь тохиромжгүй юм байна. Чон уурлаж. Тэгээд чи идэх юм уу те? Тэгээд чи идэх юм уу? Үнэг гүгүү. Хоёулангийнх нь хинэн ахмад настай мал идэе л та. Чон. Ахмад настай маань иднэ. Намайг багахад сүмбөрөөл давын төдий сүн далай шалбаг шиг байсан юм да. Үнэг дөөмийн. Гэтэл үнэг уйлж гарлаа. Чон дотроо тийм ээ. Би энэ удаач зэл чарыг чадлаа да гэж бодоод үнэгээс асууж гин. Үнэг дөөмөд юунд дөөсөн вэ? Үнэг би өгнөл 3 гавартай юм л та. Гэтэл хамгийн бага нь чамтай жизүү юм байна. Гэж хэлхийг сонссон Чон эцэндээ болоод үнэг ихчээ. Та энэ шар тосыг идтээ гэд яваад өгчээ. Чоныг явсны дараа үнэг гэд шар тосоо амтархан иджээ. Чи яагаад чөлдөр чихрэндээ сунвэ? Даруучгаа хураад тэгэхэд ингэж болохгүй шүү. Мэдэмхий жаал ингэж хидээд миний чихрийг хурааж авлаа. Өөрөө гэтэл үнээс нугаад өнөөг чихрээ бүтгэж гарлаа. Мөртөө зүгээр суухгүй чи мөнгөөр тоглон гинэхүү. Даруй мөнгө хураад тэгэхэд ингэж болохгүй шүү. Мэдэмхий жаал ингэж хидээд миний мөнгийг хурааж авлаа. Өөрөө гэтэл затай мөнгөөр зээрмэг аваад долдоож гарлаа. Хэн чамайг сургуульд чавгаар харав гэсэн. Даруй чаваа хураад. Тэгэхэд ингэж болохгүй шүү. Мэдэмхий жаал ингэж хидээд миний чавхыг хурааж авлаа. Өөрөө гэтэл миний чавхаар хавийн шуудыг харваж гарлаа.
Дүрсээ тогтоогоорой хүүхдүүдээ. Дугуй дүрс. Дугуй дүрс. Тэгш өнцөгт. Тэгш өнцөгт. Дөрвөлжин. Дөрвөлжин. Заримдаа ам дөрвөлжин ч гэж хэлдэг. Гурвалжин. Гурвалжин. Гурвалжин дүрс. Зовон. Зовон дүрс. Зовон дүрс шүү хүүхдүүдээ. Ишиг. Сониуч байрын ааштай шадгор жижигхэн сүлтэй, хурвчин чинээ ивэртэй, хурван дайтай хүлтэй, цэнхэр хүүх ишгээ, сэвгүй гихч маллаж, самнаад баршгүй ноолууртай, сайхан ямаа болгоё. Сайн уу юу мэддэг хүн байна уу? Таны ишиг мэдгүй мө? Мэдгүй. Тэгвэл бүгдээрээ таны датааж өгье л да. Тэгээ. Өндөр насанд тусалдаг. Өндөр насанд тусалдаг. Өргөсөн юмыг дамжилдаг. Өргөсөн юмыг дамжилдаг. Санаа тавьж тусалдаг бол. Санаа тавьж тусалдаг бол. Сайн уу муу юу аль нь вэ хөө? Сайн уу муу юу аль нь вэ хөө? Сайн тэр бол сайн. Сайн тэр бол сайн. Сайрхдаг бол мундаг сайн. Сайрхдаг бол мундаг сайн. Тэтгэж тусалж явдаг бол. Тэтгэж тусалж явдаг бол. Тэрэл хүүхэд маш сайн. Тэрэл хүүхэд маш сайн. Осны гэрэл бөхөөгөөд. Осны гэрэл бөхөөгөөд. Уртын юм шиг харанхуйлаад. Уртын юм шиг харанхуйлаад. Шатны доогуур сүтэндэг бол. Шатны доогуур сүтэндэг бол. Сайн уу муу юу аль нь вэ хөө? Сайн уу муу юу аль нь вэ хөө? Аяя тэр болмоо. Аяя тэр заммуу. Аврын нэгтэл бүүрч мөө. Аврын нэгтэл тэрч мөө. Ахаарч засаж авахгүй бол. Ахаарч засаж авахгүй бол. Тэрэл хүүхэд маш муу. Тэрэл хүүхэд маш муу. Гэр орноо цэвэрлээд. Гэр орноо цэвэрлээд. Саруул гэмээр цэмцэлгээд. Саруул гэмээр цэмцэлгээд. Жаахан дүүгээ асардаг бол. Жаахан дүүгээ асардаг бол. Сайн уу муу юу аль нь вэ хөө? Сайн уу муу юу аль нь вэ хөө? Сайн тэр бол сайн. Сайн тэр бол сайн. Санаачлагтай бол мундаг сайн. Санаачлагтай бол мундаг сайн. Цэвэрч нямбаг сурсан бол. Цэвэрч нямбаг сурсан бол. Тэрэл хүүхэд маш сайн. Тэрэл хүүхэд маш сайн. Тарсан модыг хугалдаг. Тарсан модыг хугалдаг. Харсан бүгдийг ирээчдэг. Харсан бүгдийг ирээчдэг. Сайран хамарлаж явдаг бол. Сайран хамарлаж явдаг бол. Сайн уу муу юу аль нь вэ хөө? Сайн уу муу юу аль нь вэ хөө? Аяя тэр болмоо. Аяя тэр болмоо. Аврын нэгтгэр бүрч мөө. Аврын нэгтгэр бүрч мөө. Анхаарч тасаж авахгүй бол. Анхаарч тасаж авахгүй бол. Тэрэл хүүхэд маш муу. Тэрэл хүүхэд маш муу. Сурлаг хичээлдээ шамдаад. Сурлаг хичээлдээ шамдаад. Урлаг наадамдаа шимтээд. Урлаг наадамдаа шимтээд.
Сайхан хөөрхөн ааштай бол сайхан хөөрхөн ааштай бол сайн уу муу юу аль нь вэ хөө? Сайн уу муу юу аль нь вэ хөө? Сайн тэр бол сайн. Сайн тэр бол сайн. Сахилгатай бол мундаг сайн. Сахилгатай бол мундаг сайн. Нөөц баялгаар арвин бол тэрэл хүүхэд маш сайн. Одоо бүгдээрээ үгээс сурсан юм чи одоо дуугаа дуусгах уу? Тэгэл та. Өндөр насны тусалдаг өргсөн юмын дамжуулдаг санаатай гасалдаг бол сайн уу муу юу аль нь вэ хөө? Сайн тэр болсон сахилгүй бол мундаг сайн. Тусал явдаг бол тэрэл хүүхэд маш сайн. Орсны гэрэл бөхөөгөөд урдсын юм шиг харгуйлаад шатны доогуур сүйхиндэг бол сайн уу муу юу аль нь вэ хөө? Аяя тэр зам муу аврын тийхэр бууч муу ахаас засаж авъя бол тэрэл хүүхэд маш муу. Онос ивэрлээд сарууд гимгээ тэнтихэд жаахан дүүгээ асдаг бол сайн уу муу юу аль нь вэ хөө? Сайн тэр бол сайн. Сахилгүй бол мундаг сайн. Тэрвэрч нэмбай сурсан бол тэрэл хүүхэд маш сайн. Тайсан мотыг хугасдаг харсан югтыг хирээчдэг сайран хамаатай явдаг бол сайн уу муу юу аль нь вэ хөө? Аяа тэр зам муу сайран нэгтгэл бууч муу анхаас засаж явъя бол тэрэл хүүхэд маш муу. Сурлаг нэгтэй шаамтад урлаг надамдаа шинтэн сайхан хөөрхөн ааштай бол сайн уу муу юу аль нь вэ хөө? Сайн тэр бол сайн. Сахилгүй бол мундаг сайн. Баялгаа арвилдаг бол тэрэл хүүхэд маш сайн. Таны чи тэгвэл сайн хүүхэд үү муу хүүхэд үү? Сайн хүүхэд. Юугаараа сайн юм? Гэрийн даалгавартай ер нь сайн. Өөр ч юм сайн байгаа юу? Байгаа. Юу? Хоол идэх юм уу? Тэгвэл Баясука чи сайн хүүхэд үү муу хүүхэд үү? Сайн. Чи тэгвэл юугаараа сайн юм? Гэр анаа зэвлэгтэй. Жууш чамд өшөө сайн байгаа юу? Байгаа. Юу юм? Хоолоо идэхтэй ба гэр орноо зэвлэгтэй. Чи тэгэхээр хоолоо гоё дуустал идэх гэсэн үг үү? Тий. Тэгвэл манай Баясукч мундаг хүүхэд юм байна да. Тэгвэл Маргада. Ясна. Чи сайн хүүхэд үү муу хүүхэд үү? Сайн. Юугаараа сайн юм? Сургуультай. Чи өмөлдөг үү? Өмөлөхгүй. Монгол сувда. Чи тэгвэл ер нь юугаараа сайн юм? Амаагүй сайн л та. Юугаараа? Гэр орноо сэвлээ хойлоо идээ дуусаад тий зэдэрлэг ороод. Чи ээж авдаа тусалд юм уу? Тусалдаг. Юугаараа тусалдаг юм бол? Хойл хийгээ тэгээд гэр орноо сэвлээд шалаа угаагаад. Чи тэгвэл мундаг хүүхэд юм байна тий? Та нар ер нь өмөлдөг үү? Өмөлгүй. Өмөлх санахгүй. Та чи дуугаа сурсан уу? Сурсан. Тэгвэл манай өжиг төгтөөд жигсэн дуугаа сайн сураарай. Бүгдээрээ дуугаа дахиад сонсъё. Өндөр насны тасалдаг
Хүүхдүүдээ та нар муу хөхтөж болохгүй шүү. Сайн хөхт байгаарай. Баяртай. 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 Сайн байцгаана уу? Тэгэхээр өнөөдрийн минь зочноор үүлэн гарыг гэсэн бах та тий? За. Тэгэхээр үүлэн гарыг чи энэ хоёртой танилцсан? Сайн уу үүлэн гарига намайг бөөрө гэдэг. Намайг алгаараа мөөрэ гэдэг. Сайн мөрөө. Сайн. Чи хамар гой палаж өмссөн бэ? Чи дээрээс нь ямар царайлаг юм бэ? Хөөе. Яса. Чи вэ штэ? Хэдэн настай? Би 8 настай. 8-тай. Аха. Чи хэддүгээр анги? 3 дугаар анги. 3? Дугаар анги. 2 юм уу? Биш 4 дугаар анги. А 1-р анги юм уу? 4 дугаар анги. 4 үү? Аха. 4 юм уу? Чи тэгвэл өстө зөндөө том юм биш үү? Чи вэ штэ? Сургууль сурдаг юм байна те? Тий. Тэгэхээр зөндөө олон юм мэддэг юм биш үү? Чи тэгээ сургууль юу сурсан? Сургууль та бодхыг сурсан. Та бодож сурсан өөр? Бичиж сурахыг. Бичиж сурсан. Аха. Сургууль сурах ер нь хэр байна да? Гоё байсан. Гоё байдаг уу? Аха. Үүлэн гарига чи хэддүгээр сургуульд байдیں۔ Би 53 дахь сургуульд сурдаг. Тэгэхээр 53 дахь сургуулийн 4 дугаар анги уу? Аа. Энэ жил 4-т орох юм уу? За. Чи вэ штэ тэгвэл ямар нэг авьяас байгаа юу чамд? Бага. Ямар авьяас? Зураг хавьяас бай. Надад. Өөр бүжиглэж дуулах авьяас байгаа. Чи тэгвэл яста мундаг юм биш. Чи тэгвэл тэр дуу бүжигнээсээ нэг үзүүлж болох уу? Болно. Үүлэн гарига. Чи зураг дуртай гэсэн штэ. Аха. Тэгэхээр бөөрөө бас намайг бас маргадыг бас өөрийгөө ингэ зурж чадах уу? Чадна. Чи тэгвэл дараа нь зураараа заа юу? За. Одоо тэгэхээр авьяасаа үзүүлчих. Аа. Хамгийн ихэлж зүүрч зүг гэлээ. За. Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм. Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм. Өөр Би шүлэг мэднэ. тэгвэл шүлгээ уншчих. Тэг өөрөө зохиосон. Өөрөө зохиос юм уу? Биш ансаг. За. Уйлдаг мөртлөө нүдгүү. Явдаг мөртлөө хөлгүү. Тэр юу вэ? Би наадах чи мэдэх юм шиг санагдаад байна. Үл. Зөв. Сүүдэр. Биш. Үйл гэсэн үү? Аа. Үйл чинь тэгэд уйлдаг юм уу? Үйл чинь уйлдэ шүү дээ. Яаж уйлдгийг? Доороосоо гэдэг үү? Үйл ч юм уйлахаар бороо ордог юм биш үү? тий. Би зөв бодож исэн байна. Тэгэд хөлгөө гэсэн үү? Аха. Яагаад хөлгөө юм? Нисдэг болохоор Үйл чинь нэрэ хөлгөө байдаг шүү дээ, тий? Аа. Үүлэн аяа. Бөөрөө бид хоёр уйлвал бороо орох болов. Үгүй. За тийм дээ. Тэгээд чамд ийм гоё нэрийг хий өгсөн бэ? Бурхан өгсөн. Бурхан? Аа. Ямар гоё юм бэ? Бөөрөө чиний нэрийг чи хий өгсөн гэж бодож байна. Өөрөө? Би өөрөө өгсөн шүү. Тэгвэл би ч гэсэн өөрийнхөө нэрийг өөрөө өгсөн шүү. Чинийхийг би өгсөн шүү. Тийм үү? Тий. Чи мэддэг юм уу? Мэдээгүй. За тэгвэл өөр гоё дуу байна уу? Үүлэн гаргаа. Дуу байгаа. Тэгвэл дуугаад болчаач. Хичээлийн дуу. Хичээл дээрээ сурсан. Миний дотны найз болдоо. Миний дотны найз болоорой. Миний дотны найз болдоо.
Sol fa mi re do. Sol fa mi re do. Do. Дууссан уу? Дууссан. Наа чи юу юм бэ? Юуны тухай дуу юм бэ? Миний дотны найз. Чиний дотны найз чи хий? Миний дотны найз бол миний хамгийн сайн найз бол оюута ариун жаргал. Чи хэдэн дотны найзтай юм бэ? Бараг ангийнхан бүх хүүхдүүдтэй найз. Тэгэхээр бид гурав ч гэсэн чиний дотны найз болж болох юм байна те. Аха. Өглөө гарга чи багш гэдэг нэг дуу мэдхүү? Мэдгүй. Чи вэштэй тэгвэл том болоод ямар мундаг хүн болохыг хүсдэг вэ? Дууч. Дуучин? Аа. Дуучин болно. Тийм. Чи тэгвэл өөр дуу мэдхүү? Өөр дуу сайн мэдгүй. Жаахан мартцсан уу? Аха. Тэгвэл чи шүлэг мэдхүү? Мэднэ. Тэгвэл шүлгээ уншаад өгөөч. Бас өөрөө зохиосон. За. Тэнгэрээс ирсэн бэлэг ах ихч бол биднийг хамгаалах эрдэм. Ингээд болоо мó? Аха. Тэгвэл наа чин баг нүг үглэлттэй адилхан юм шүү. Барилтээ. Тий. Нөгөө нэг ингээд дуулаад идэв штэ. Тэ юу гэсэн бэ? Ах ихч бол юу ч юу сая? Ах ихч бол биднийг хамгаалах бэлэг. Чи ах ихчтэй юм уу? Ихчтэй зөвхөн Зөвхөн ихчтэй юм уу? Ихч чинь чамайг хамгаалдаг уу? хамгаалдаг. Яаж хамгаалдаг юм? Хүүхэд хурж ирвэл тайван бай гэж хэлдэг. Хүүхэд хурж ирэхээр Тайван бай гэж хэлдэг. 50 бай. Яагаад? Яагаад гэвэл хүүхэд уурсандаа л хүүхэд рүү хашгичдаг. Уурлаад хашгичаад ах юм бол 50 байгаарэ гэд ихч чи хэлдэг юм байна те? Үүлэн гарига би саяны шүлгэж сонсон чи нэг шүлэг нэг бадагдаад нэг өөрөө зэхэж гисчих боллоо. Ямар ч гэсэн эхний тэр аав ээж минь юу лээ? Аав ээж минь тэнгэрээс ирсэн бэлэг. Аав ээж минь тэнгэрээс ирсэн бэлэг. Тэгээд ах эгч минь дээрээс ирсэн бэлэг. Тэгээд би өөрөө тэдний бурхан. Чи сэтгээд өөрөө зохиож байгаа юм үргэлжлэлийн. Тий. Манай маргад ч мундаг юм биш те? Манай маргад ч угаасаа мундаг штэ. Муу амар их дуулдаг байсан байхгүй юу? Тэгээд би дуучин болъё гэж бодчихсон. Одоо харин дуучин болохоо болцсон. Яагаад мардаа? Яг гэвэл жоохоо өөрөө дуу зохиох гэхээр сайн зохиож өгдөг үү? Маргадаа. Нэрэ чи бас хоёр дуулдаг штэ. Чи нөгөө дууга үүлэн гарагт дуулаад өчөөч. За. Алиас нь дуулах уу? Аль нь ч хамаагүй. Чи өөрөө л сонгоч. Дуурнаас ч хоёр дуу байгаа шүү дээ. За тэгвэл нэгийг сонгоод олчих. За. Нөгөө сүүлийнх нь. Миний дуртай. За, эхэллээ шүү. За. Тэр мундаг байгаа зү манай маргад үүлэн гарга. Ямар мундаг юм бэ?
Би бүр алмаарлаа штэ сая. Манай маргад чинь ууланд уурын дуучин болох мөрөөдөлтэй байсан байхгүй юу? Одоо жоохон мөрөөдөл нь өөрчлөгдсөн болохоос те. Тэ маргадаа. Тийм ээ. Чамд өөр аяас байгаа юу үлэн арга? Чи чөлөөт цагаараа юу хийх хүсдэг вэ? Чөлөө цагаараа зураг зурч ном уншихыг хүсдэг. Ном уншснаар би номын тэмдэглэгээд дэ нацаг дөржин шагнал номын сангаас авсан хичээлийнхаа. Чи бүр нацад орж гой шагналыг авсан юм уу? Ааха. Чи тэгэхээр чи ном бүр сайн уншдаг юм байна те. Чи ямар ном уншиж ирсэн? Би болохоор олон төрлийн ном уншсан. Жишээ нь ямар? Жишээ нь болохоор Улаан малгайд алтан загас гээд Улаан малгайд алтан загас. Юу нэ штэ? Ном уншихаар яадаг гэлээ? ном уншихаар ухаан суудаг, ойлгож ухаардаг. Ойлгож ухаардаг те. Үгүй, энэ манай нэвтрүүлгийг үзэж байгаа зөндөө олон багчууд байгаа байхгүй юу? Тэгээ тэр дунд бас нөгөө номонд жоохон дургу, ном уншдаггүй хүүхдүүд зөндөө байгаа. Чи тэр хүүхдүүдэд хандаад нэг хэлдэ зөвлөгөө өгдөө. Яагаад ном унших илүү сайн байдаг юм болоо? Бөрөө. Би чамд нэг бэлчгүй. Чи намайг муулаад байгаа юм уу? Гүү. Тэгээд Чам муудаагүй штэ. Зургт үздэг зөндөө хүүхдүүд нөгөө номонд дургу хүүхдүүд байдаг. Тэгээд тэр хүүхдүүдэд хандаад үүлэн гаргийг гоё үг хэлээч гэсэн байхгүй юу да? би ч гэсэн номонд дурггүй тэгвэл. Үгүй тийм үү? Үүлэн гарига манай маргад номонд дургу гэж штэ. Яагаад ном уншихаар яадаг гэдгийг юун цан гэдгийг чи нэг ойлгуулад өгдөө. Ном уншихаар ухаан сууж утгыг ойлгодог. Тэгснээрээ юу бодлого бодож чадна, өсөж сурч чаддаг болдог. Сонсож гин үү маргадаа? Сонсож байна. Тэгэхээр чи ном унших хэрэгтэй байхгүй юу да? За. Үүлэн арга. За. Чи хамгийн сүүлд уншсан номынхаа үйл явдлыг бид гуравт яриад бас үзэж хөвчүүдэд яриад өгөөч. За. Улаан малгайт гэдэг нь дотор явж байгаад чонтойгоо таарлцсан. Тэгсэн чинь чон тэргээр яв гэж хэлсэн. Харин чан өөрөө өөрөө гитэж очиод эмээгийн идчихэд өөрөө эмээшг нь хуурчхаад яг охиныг идэх гэж байсан. Тэгтэл түлээжин хурж ирээд сүхээрээ чоныг дарж алсан. Яа яг нөгөө улаан мандгатыг чи идэвчээсэн байх те? Тий. Чон ийм л аюултай. Би тэгээд л чонноос их хайдаг. Бид хоёр ч гэсэн чонноос айдаг шүү дээ. Бид хоёрыг бас идэх гээд байгаа юм шиг санагдаад. Чи чонноос айдаг уу? Айдаг. Маргадаа чи айдаг уу? Айдаг. Тэр бүгдээрээ л чонноос айд юм байна те. Чанаас хүчтэй ганц амьтан бол баавгай. Баавгай. Баагаас идэх болов бид хоёрыг. Магадгүй л юм. Би ер нь чон баавгай ирсэн чи айчлаа. Баавгагийн ерөн өөрийг хөрөөгөл баавгай идэн. Өөрийн хөрөхгүй бол идэхгүй ш. Найрсаг баавгай. Өнөөдрийн минь жоохон нэвтрүүлэг минь хугацаа дуусчихж байгаа хгүй юу? Тэгэхээр хэдүүлээ баяртай гэж хэлье. Үүлэн гарга чи том болоо заавал дуучин болоорой за. За. Хамт амжилт хүсье. Баярлаа. Үүлэн гаргаж чи манай үзэгч хүүхдүүд рүү хараад баяртай гэдгээр инээгээ хэлээрэй заа юу. Ингээд үү? Тий. За. За. 1 2 3